있을 쉬고 하나 좀 더 힘들고 속이 성질한지다 뱉었지 속이 성질. За манай Dark Bay podcast-ийн маань энэ 7 хоногийн дугаар бэлэн болсон байна. Тэгээд энэ 7 хоногийн дугаараа би бас л ганцаараа хийж байгаа. Манай төлөвлөгөө завгүй байгаа. Тэгээд шинээр сонсож байгаа хүн байвал манай подкастын нэрнээсээ харж байгаах Dark Bay гэдэг Dark болсон явдлын талаар ярьдаг сувг байгаа. 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг. Тэгээд хэрэгээ ярьж эхлэе. За энэ удаагийн хэрэг маань дахиад л англид болсон хэргийн талаар ярина. Тэгээ Sally Ann Bowman нь 1987 оны 9-р сарын 11-нд төрсөн 18-тай Лондонгийн Croydon амьдардаг. Тэгэд 18 хүрээд гэрээсээ нүүж тустай гарсан ч гэрээхэнтэйгээ их тойр татна, ялангуяа 3 эгчтэйгээ бүр их татна. Байнгын л утсаар ярьж идэг, уулзч идэг. За Sally модель эхийн дээр дуулдаг бас Английн нэг Brick гэх сургууль гэдэг юм байна л да. Тэр нь айгүй их алтартай, лаг жүжигчд, дуучид явдаг. Жишээ нь гэх юм бол Adele, Amy Winehouse гэх мэт одууд явж исэн, сургуульд орч чадсан. Sally сургуулийнхаа хажуугаар хагас цагаар нь моделийн ажил хийдэг, үлдсэн цагаараа хүсэж идэг. Алтар нэрт гарч Vogue гэд сэтгүүлээд штэ тэрний нүүрэн дээр нь гарахыг их хүсэж исэн. Маш их хүсэл эрмэлзэлтэй охин. Тэгээ 2005 онд Sally моделийн эйженситэй гэрээ байгуулж амжилттай явж Swatch гэд цагны хүртэл нүүр царайнд болж явж исэн. Тэгээ байж атал 2005 оны 9-р сарын 1 хагасан өдөр Sally гэртээ ингээл зурш мөртөө зээл ингээл байжсэн чинь Никол гэдэг чинь залгаад манай найзын төрсөн өдөр болж байгаа. Чи тэгээ цуг орой клуб руу гарах уу гэж хэлээд Sally тэр оройноо ихчийнхээ найз нартай бааранд сууж шөнийн 1 хүртэл байжгаад Николтой такси бариад Николын гэрт нь очихор болтоо. За тэгээ таксийн зугаад явж байхдаа Sally экс найз залуутайгаа уцаараа ралли явж исэн. Тэгээд экс найз залууг нь Лүис гэдэг. Тэгээ Sally-ийн хоёр салаад дөнгөж хэдхэн 7 хоног болж исэн болохоор хаяа ингээл яриастай байдаг байсан. За Никол Sally хоёр байрандаа ирчээд байжсэн чинь Sally экс найз залуутайгаа уулзлаа гэж гараад шөнийн 2 цаг 20 минутын үед тэр хоёр уулзчаад Лүис буцаагаад Sally гэрт нь өргөж өгдөг. За Sally Лүис хоёр бол Лүисийн машин дотор явж байхдаа гэрт нь очтол хэрэлцэн ба Sally-гийн гэрийнх нь гадаа нэрчээд дахин цаг 30 минут машин дотроо хэрэлдэж агаад Sally машинаас өөрийн 4 цагийн үед гардаг. Тэгэд энэ хоёр чинь дөнгөж хэдхэн 7 хоногийн өмнөөс алдсан болсон болохоор дээрээс нь 18-тай өсвөр насны 2 хүүхдүүд тэгэл байнгын хэрэлдээл уцаараа л тэгэл байжсэн. За тэгээд өөрийн 6 цагт Sally-гийн нэг хөршин хогийн самны артаас манеканы хөл харагдах шиг болохоор нь очоо шалгасан чинь 18-тай Sally Ann Bowman-ы цогцыг гэрээхэн нүднээс ердөө хэдхэн метрийн зайтай олоод цагтаа дуудаж өгдөг. Sally-гийн цогцос олдохдоо бол хагас нүцгэн биеийн тэр чигээрээ цусаар будагдсан байдалтай олдсон. Тэгээ цагдаа нар хамгийн дөрөв сэжигтэнгээр экс найз залуу болох Louis Brostong шууд баривчилж авсан. Ягаад тэгэхээр Sally-гийн хамгийн сүүлд уулзсан хүн дээрээс нь энэ хоёр хэрүүл маргаантай байсан учраас шууд л сэжигтэнгээр тооцогдож цагдаа дээр очиж Louis бүхэл бүтэн 4 өдөр мэдүүлэг өгч дээрээс нь ДНК-гийн шинжилгээ өгсөн боловч Sally-гийн биеийн дээрх олдсон ДНК нь Louis их биш болж таарсан. За тэгсэн чинь 4 жилийн өмнө Sally-гийн гэрээс 1 км гарангийн зайтай газар бэлгийн анхаарал хилэх юм уу одоо нэг тиймэрхүү хэрэг гарч ирсэн. Яасан гэхээр 2001 онд нэг эмэгтэй утасны бүхээгт ингээл уцаар арж исэн байна л да. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүчээр утасны бүхээг нь шууд ингээд хөшгөлж орж ирээд өөрийгөө оролдож байгаад одоо гарангалаа хийж байгаад утасны бүхээгнийхэн шалаар нь дүүрэн тавьсан. Тэгэд дуусангуудаа буцаж одоо юу ч болоогүй юм шиг алхаад гараа яваад өгсөн. Тэгэд ямар ч л байсан хин гэдгийг нь мэдэхгүй явсаар 2005 онд Sally-г энэ хүн хүчнэдэж алсан хүнийх нь ДНК-таа яг таарч байгаа байхгүй юу. За Sally-гийн цогцыг задлан шинжилж дээр очиж үзээд хэдэн цагт нас орсон, яг яаж үхснийг шинжилж хэлэхэд өглөөний 6 цаг 30 минутанд Sally нас орсон. Байрныхаа хаалганаас ердөө 10 метрийн зайтай хогийн савны ардаас олцсон. Тэгэд энээс үзвэл Sally руу дайрсан хүн нь Sally-г мэддэг. Эсвэл урдаас яг ингээд ажиглаж исэн. Louis-ийн машинаас гарахыг нь хүлээж аваад дайрсан гэсэн мэдээлэл цагдаа нар хүлээж авдаг. Sally 7 удаа хутгалуулсан. Хутх нь бүр биеийг нь ингээд нефт зүсэж цаашаага гарсан гэсэн шарахтай байсан. Тэгээ биеэр нь дүүрэн хатсан шархнууд цогц дээр нь шүлсэн үлдснээр нөгөө 4 жилийн өмнөх хэрэг хийжсэн эрэгтэйгийн ДНК-таа яг
ингээд таарж байгаа байхгүй юу. Сайлигийн алуулдаг цагаас хэдхэн минутын өмнө хэдхэн метрийн зайтай дахин нэг хэрэг гарсан нь нэг эмэгтэй замын хажууд уцаа орлож байгаа зогсож исэн чинь нэг эрэгтэй хурж ирээд намайг уучлаарай гэж хэлэнгүүтээ эмэгтэйг ухаан алдуулах зорилготой ингээд цохоод энэ хоёр ингээ хоорондоо задлж байгаа штэ. Тэгсэн чинь яг тэр үед нэг такси ирж таарад нөгөө эрэгтэй чи айгаад нөгөө эмэгтэйгийн гартнаас утсыг ингээд аваад тухтаачдаг. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь шууд нөгөө таксиндаа суугаа цагтаа дээр очиод ямар хүн байсан гэдгийг нь хэлж өгөөд аман зураг хүртэл зурулж мэдээгээр тараасан ч цагтаагийн газар ерөөсөө ямар ч шин мэдээлэл ирдэггүй. Тэгэд эмэгтэйгийн дүрсэлж хэлснээр бол сэжигтэн эрэгтэй 180 гаруй сантиметрийн өндөртэй, жижигхэн үстэй, 20-30 насны цагаан арьссан залуу гэж хэлж өгсөн. Тэгэд энэ бол ер нь бол амар тийм ерөнхий яг дүр байгаа байхгүй. 180 гаруй сантиметртэй, жижигхэн үстэй гэхээр ихэнх эрэгтэйчүүд ерөнхийдөө бол яг нэг иймэрхүү царайтай дүрхтэй. Ерөөсөө нэг тийм содон гэхээр юм байхгүйсэн. Тэгээд нэг ч мэдээлэл ирэхгүй болохоор нь Сайлигийн эргэн тойронд амьдардаг аман зурагтай таарсан 6000 гаруй айлын эрэгтэйчүүдээс ДНК сорьц авахар болж нийт 4000 эрэгтэйчүүдээс ингээд ДНК-га өгөөч гэд тусламж гусъя ингээд цагтаа нар тэр үедээ шууд албатан хүчээр ДНК-г нь авч чадахгүй байсан юм уу яасан ямар ч үлээсэн тусламж гуйсан. Тэгээ одоо мэдээж хүчиндэгч нь өөрөө ирж ДНК-га өгөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ зүгээр яг 4000 хүнээс өөрөө тусламжаараа ирж ДНК-га өгөх юм бол хүчиндэгчийн ах нь ч юм уу, дүүн ч юм уу, аав ч юм уу одоо хүмүүс ирж ДНК-га өгөх юм бол 80 муу 90% нь таарах тохиолдол гарна гэж бодоод нийт 6 сар ДНК-гийн шинжилгээ хийсэн ч одоо нэг ч сэжигтэн гарч ирдгүү. Нэг ч ДНК ядаж нэг 80-90% тач ерөөсөө тийм таарсан ДНК олтоогүй. За уг нь цагтаад байна штэ энэ сэжигтэн эрэгтэйгийн ДНК нэгаа аман зураг зурулж гаргуулсан. Өөрт нь ямар хэрэг хийж исэн хүртэл цагтаа дээр бүртгэлтэй байсан ч ерөөсөө яг олж чадахгүй байсаар 6 сар болж 2006 оны 3 дугаар сард нөгөө 4 жилийн өмнө утасны бүхээх нэг эмэгтэйгийн өмнө өөрийгөө оролцсон хэрэг гарсан штэ. Тэгээд тэр үеийнхэн аман зургийг мэдээгээр одоо дахин олон нийтэд гаргахаар болж гаргасан ч одоо дахиад ямар ч амжилт олохгүй, ямар ч шинэ мэдээлэл цагтаа дээр ирдгүү. За ингээд олдохгүй явсаар байгаа хэдэн сар болоод байжсэн чинь 2006 оны 6 дугаар сард West Sussex-т нэг 35 настай Mark Dixie гэдэг залуу хөл өмгийн авраг уцчээд гарч явж байгаад нэг хүнтэй муудалцаад зодтолтоод тэгээ цагтаад баригдаад цагтаагийн газар очоод тэгээд өөрт нь хэрэг төвхт орж исэн нөгөө цагтаа нартан шалгасан чинь энэ Mark Dixie гэдэг нөхөр чинь бүр 16 настайгаас хойш хулгай дээрэм хийсэн, цагтаа зодж исэн. Тэгээд Австралид 6 жил амьдарч агаад олон нийтийн газар нүцгэн шалтгаан явсан гэдэг хэрэгээр хөөгдөж буцаж Англидаа ирсэн хүн байсан. Тэгээ цагтаагийн газар очиж ДНК-га дахин өгч гар хурууны хэгээ өгчөөд мэдүүлгээ цаг гарan өгчөөл явсан чинь Маркаас нөгөө мэдүүлэг авсан цагтаа Маркийг дүрсэлж хэлэхдээ айгүй тийм сонин нэг нүдэндээ нулимстай уйлаад мэдүүлгээ өгөөд явсан надад их сонин санагдсан гэсэн. Тэгээ яагаад гэхээр 16 настайгаас хойш зөндөө ингээд хэрэг төвхт орооцолтож исэн 10 гаруй удаа мэдүүлэг өгч исэн байж ч ганц зотонд орсноосоо болж ингээд цагтаад мэдүүлэг өгөхдөө уйлах нь их сонин санагдчихсэн гэж хэлсэн. За мэдүүлгээ өгч ДНК сорьцоо цагтаад өгснөөс 12 хоногийн дараа Сайлигийн биеийн дээрх ДНК Маркийн ДНК-тай таарч байгааг нь Croydon хотын цагтаа нар мэдэж шууд ингээд Маркийг хайж эхэлсэн. Тэгсэн чинь Марк бол аль хэдийн Амстердам хот руу нүүсэн байсан. Тэгээд тэндээ очиод 3 сар олцоод буцаж өөрөө Англи руу байрны эзэнтэйгээ маргалцснаасаа болж хурж ирчээд байж байхад нь цагтаа нар яг ажлаас нь баривчилж авдаг. Тэгээд тэр хүнтэй зодтолцсныхаа дараа уйлаад исэн гэсэн шүү дээ. Тэгээд Маркийн ДНК-г аваад мэдээллийн сандаа оруулах юм бол шууд Сайлигийн ялуурчин болохоо яг Марк мэдчихсэн. Тэгээ тийм болохоор уйлсан. Тэгээ бас шууд цагтаагийн газраасаа гараад Амстердам хот руу ингээд нүүснээс нь харах юм бол Марк бол яг ингээд буруутай нь харагдаж байгаа. За нөгөө зөндөө өртөнд хэрэг хийжсэн гэсэн шүү дээ. Тэгээд баримтлагдах үедээ ДНК-га өгөх ямар ч хуйлгүй байсан билээ л дээ. Тэгээд ерөөсөө тэрнээсээ болоод баригдахгүй яваадсан. Тэгээд Сайлиг алуулдаг өдөр яг юу болсныг дэлгэрүүлээд ярахад 9 сарын 24-нд Mark Dixie-гийн төрсөн өдөр нь болоод нэг баар нь найзуудтайгаа ингээд лууж муугаал кокаин энтер сорол тэмдэглэж агаад Марк баарнаасаа гарч найз охинтойгоо ярьчаад буцаж баарандаа орж ирээд бол нэлээд ууртай байсан гэж
найзууд нь хэлсэн. Тэгэл Марк буцаж барандаа орж ирчээд нэмж арх зөндөө уугаал дахиж нэг 2 3 кокаинаас орчоод шөнийн 1 цагийн үед 2 эмэгтэй найзтайгаа гарч найзындаа очиж хонохоор болдог. Тэгээ шөнийн 2 цагийн үед Марк найзынхаа гэрт нь ирээд 2 цаг 30 минутын үед найзууд ингээ унтсны дараа Марк шөнө ингээ гадаа гарч алхахаар шийдээд биендээ утгатай бас явж исэн. Тэгээд тэр утга нь бол найзынхаасаа авсан уу эсвэл өөрөө яг утгатай явж ирснийг мэдэхгүй. Ямар ч үлээсэн утгатай гараад нөгөө замын хажуу зогсож исэн эмэгтэй рүү дайрсан ч нэг такси ирээд Маркийг айлгуулад нөгөө эмэгтэй чинь цагтаа явцсан гэж хэлсэн штэ. Тэгээд Марк бол үргэлжлүүлэн айгаад зүхтааж явсаар байгаад Сайлигийн амьдардаг яг байсан байрны гадаа нэрж байгаа байхгүй юу. Тэгээ Сайлиг машинаасаа гарахыг нь харж агаад яг Лүүис ингээд явангууд Марк дайрсан. Сайли руу дайрж ах Сайли бол мэдээж орилж хашгирч исэн болохоор Марк Сайлиг алсныхаа дараа түр зур хогийн савны ард дуур нууж тавиад өөрөө хэдэн минут нуугдж агаад хүн эрхнэг уу гэж нуугдж исэн юм шиг байна. Тэгээд хүн ирэхгүй болохоор нь буцаж очиж цогцтой унтдаг. За тэгсэн Сайлигийн нэг хуршин Сайлигийн цогцос олцсон газраас нэг эрэгтэйг яг ингээ гараа явж байгааг нь харсан гэж сүлд цагтаа нарт хэлсэн. За ингээ Марк өөрийн 4 цагийн үед буцаж найзынхаа гэр рүү очиж унтчаад өглөө нь бол юу ч болоогүй юм шиг өдрийг өнгөрүүлсэн. За ингээд удалгүй Маркийн шүүх хурал болж Марк өөрийгөө өмгөөлж ярахтаа болохоор би тэр шөнө дахиж гарч кокаин авах гэж гарсан. Тэгээ Сайлигийн биетэй таарсан. Тэгээ намайг очихоо Сайлиг бол согтуугаасаа олоод замын хажууд унтчихсэн гэж би дотроо бодсон. Тэгэж бодоод би хүчинцээ ингэж хэлсэн. Шүүхийн бүрэлдэхүүн бол Марк тэтгээгүй. Яагаад тэгэхээр ойлгомжтой одоо Сайлигийн бие чинь тэр чигээрээ цуснд будагдсан байсан. Дээрээс нь Марк утгатай явж исэн. Сайлигийн биеийн дээр 7 хутганы шарах байсан гэд зөндөө нотлох баримтууд байгаа. Тэгэд одоо болтол Марк бол өөрийгөө Сайлиг ерөөсөө аллаагүй гэж зүтгэсээр л байгаа. Тэгэд шүүхээс Маркд насаар нь 20 ялыг 35 жилийн тэнцэнтэй өгсөн. Тэгэд цагтаа нар Австралийн цагтаа нартай холбогдож Маркийн ДНК биднэрт байгаа. Тэгээд наа чин ямар нэгэн шийдэгдээгүй юм уу хэргийн эзэнгүү хэрэг байвал Марк исэн байж магадгүйгээд Маркийн ДНК-г явуулсан чинь Австралийн Perth гэдэг нэг газарт нэг эмэгтэйгийн гэрт нь хүчээр орж зодоод үнэтэй юмнуудыг хулгайлаад хүчиндээд 7 удаа хутгалсан хэрэг байсан. Тэгэд азар нөгөө эмэгтэй чинь амьд үлдэж цагтаа нарт ерөнхий төрхийг нь хэлээд бас эмэгтэй биенээс олцсон ДНК-г шинжилээд үтсэн чинь Маркийнхтай дахиад таарч исэн ДНК нь. За тэгээд Марк 2007 онд бас нэгэн хэрэгт холбоотой болохыг мэдсэн. Тэр нь 2003 оны 8 дугаар сард дахин нэг эмэгтэй хүчинсэн хэрэг байсан. Тэгсэн чинь Маркийн оронд Romano Wander Dawson гэдэг нэг эрэгтэй хүн шоронд орчдөг. Тэгээ Маркийн ДНК-г хохирогчийн ДНК-тай таарж байгааг нь мэдсэн ч шүүх хурлаадаа ингээд үргэлжилсээр агаад 2015 онд Romano бүхэл бүтэн 12 жил шорон сууснийхан дараа ингээд нэрийг нь цагаатгаад сулж явуулсан. 2015 онд Марк аль хэдийн ингээд шоронд байсан болохоор нэг арга хэмжээ ер нь бол аваагүй орхигдсон байгаа юм билээ. Өөрт нь хийжсэн хэрэгүүдэд нь. Тэгээ одоо 2040 он хүртэл Марк бол шоронгоосоо гарахгүй. За тэгээд миний энэ 7 хоногийн дугаар нэг иймэрхүү богино хэрэг ярьчлаа. Би бас өөрөө завгүй байсан болохоор урт хэрэг ерөөсөө олж ирч чадсангүй. Тэгээ бит хоёр хаяа хэргийнхээ төгсгөлт ингээд айгу хөөрхөн түүх болтох юм бол тэрийгэ ярьдаг. Тэгээ би нэг юм түүх болсон болохоор нэг орон гэргүй хүний түүх байгаа. За энэ яасан гэхээр 2018 оны 7 дугаар сард Тони Карлсон гэх цагта Thompson Road Tallahassee Америкийн дуудлагын дагуу явжсэн чинь нэг орон гэргүй Фил гэдэг эрэгтэй сахлаа усгаад ерөөсөө хусаж чадахгүйсэн байна л да. Тэгэхээр нөгөө цагтаа ч очиод жоохон ярилцсан чинь орон гэргүй эрэгтэй чинь би Макдоналдсд ажилд орох гээд ингээд сахлаа усж байгаамаа. Тэгээд сахлаа усаад ярилцаханд орвол арай дээрэн болов гэд тусах гэсэн чинь тойл авахгүй болохоор чаддгүй гэхээр нь нөгөө цагтаа Филд нийхэм бодлого сахлыг нь ингээд хусаад өгчдөг. Тэгсэн чинь хажууд нь хараа зогсож исэн танихгүй хүн цагтаа орон гэргүй хүний хоорондох болсон яг ингээд явдлыг нь бичээд төв дээр тавьсан чинь тэр нь сошиал медиагаар маш хурдан дарахад маш их хандлттай болсон. Тэгээ тэрийг нөгөө цагтаа ч мэдээгүй их нэртэйгээ оройгоо л итгэ явжсэн чинь нөгөө орон гэргүй Филдэд тааралтаад хитэн бүргээр шарсан төмөс авч өгөөд тэр хоёр хоорондоо ингээд ярилцаж байгаа хгүй нөгөө цагтаа ч асуувал за ингээд ярилцах чи юу болсон бэ яасан бэ гэд асуусан чинь Фил болохоор намайг иргэний үнэмлэх регистрийн дугаараа олчих юм бол ажил байгаа гэсэн.
Би чинь тэгээд орон гэргүй болохоор юун иргэний үнэмлэх регистрийн дугаар мугаараач мэдхгүй. Тийм болохоор баг ажилд орч чадахгүй хаа гэж хэлдэг. Тэгж хэлчихэд бас дээрээс нь цагтаад филчин болохоор нэрээ юу гэж хоёлаа бараг алтартай болцсон юм шиг байлаа штэ. Энийг хартаа гэд нэг өдрийн сонио үзүүлсэн чинь эхний нүүрэн дээр нь тэр хоёрын ингээд зураг гарцсан байсан. Тэгэхээр нөгөө цагтаачаа хараад инээгээл үнээрээ тийм билээ мэлээ гэл хоорондоо ер нь бол нэг тиймэрхүү юм ярьж байгаа л нөгөө цагтаа их нэртэйгээ юу ч удаагүй ингээл гэртээ хайрдаг. Тэгээ нөгөө орон гэр гүн ч гэсэн тэгээл юу ч бодоогүй тэг явсан. Нөгөө цагтаа чин гэртээ хараад удалгүй байжсэн чинь цагтаараа одоо улсын хурлын гишүүн гэх юм уу да сенатор гэдэг чинь Марк Рубиосын офисоос залгаж байна. Тэгээ бид нэр филд хэрэгтэй бичиг баримтыг нь олоход нь ингээд тусалмаар байна гэж хэлээд филд иргэний үнэмлэх регистрийн дугаараа одоо бүх юмыг нь олж өгснөөр филд Макдоналдстай ажилд орч чаддаг. За тэгээд манай энэ 7 хоногийн дугаар таалагдсан гэж бодож байна. Тэгээд хэрвээ subscribe дараагүй бол subscribe дараарай. Notification button-а on болгоорой. Тэгээд дараа 7 хоногийн дугаар хүртэл түр баяртай. 시시가 말하준 말인데고 두기 선지 만지다 뷰트러지 두기 선지 만지다 죽다 제슨 주고 좀던데레 시시가 말하준 말인데고 두기 선지 만지다 뷰트러지 두기 선지 만지다 죽다 제슨 주고